Нутгийн буян групп хаан уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шарын 15, 19 дугаар байрнуудын ойр орчмыг хамарсан 056 га газар дээр нийт Улаанбаатар хотыг 20,030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтгол 20,030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага уялдуулан барилгажилтын төслийн ажлын даалгаврын дагуу архитектор орон зайн төлөвлөлтөнд тавигдах шаардлагат нийцүүлэн барилгын норм ба дүрмийг баримтлан айлын үйлчилгээтэй орон сууцны барилга, цэцэрлэгийн барилга, автомашины дулаан гаражийг барихаар төлөвлөсөн байна. Энэхүү цогцлбор орон сууцны хотхны давуу тал бол газар хөдлөлтийн 8 бал тэсвэртэй, гал тэсвэржилтийн 2 дугаар зэрэгтэй, сууцны хэсэг нь цутгамал болон каркас буюу айл дотор багна, дамнуургүй нь орон сууцны дотор төлөвлөлт, орчин үеийн шийдэлтэй, орон зайн ашиглалт сайтай юм. Цонхон саруул том байгалийн гэрэлтүүлэх сайтай 3 давхар шилжилгээтэй, сайн чанарын вакуум цонхтой, айл бүрт интернет суурилагдсан видео домофон системтэй. Айл бүрт галын мэдрэгч тохиололтой, гаражийн хэсэгт спинклер системтэй, сантехникийн тоног төхөөрөмж ба халдаах хэрэгсэл нь Европ стандарттай. Цахилгааны тоноглол нь Оросын холбооны улсынх, дулаан тусгаарлагч материал нь галж чаддаггүй, Интинтик брендийн 8 хүний багтаамжтай 24 цагийн ажиллагаатай 4 хос лифттэй гэсэн тус тусын давуу талтай юм а. Хотхны бүрэлдэхүүнийг та бүхэндээ танилцуулъя. 1 давхартай автомашины гаражтай, 1 давхартай үйлчилгээтэй, 2-оос 16 давхартай айлтай, 2 орцтой, 16 давхар орон сууц, 2 блок, 100-аас 150 хүүхдийн цэцэрлэгээс тус бүрдэж байгаа юм а. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хаан уул дүүргийн 19 дугаар хорооллын Нэхмэлийн шарын 15, 19 дугаар байрнуудыг дахин барилгажуулж, иргэдийн эрүүл, тав тухтай орчин бүрдүүлэх, хаан уул дүүргийн нүүр царай болсон худалдаа үйлчилгээ, офис, орон сууцны цогцлборын хотхныг бий болгох зорилготой юм а. Барилгын суурийн ажил эхэлснээс хойш 24 сарын дотор төслийн хэрэгжих хугацаа хэрэгжих юм а. Зураг төслийг иргэдээс авсан судалгаа хот төлөвлөлтөд уялдуулан орчин үеийн шийдлэр хийсэн бөгөөд эцсийн зураг төсөлтөө батлагдаад энэхүү барилга сүндэрлсэн юм а. Технологийн шийдлүүдийг та бүхэндээ танилцуулъя. Гадна тал бүрэн цутгамал, гадна дотноос ханнаас нь дулаалж, дулаан алдагдлыг багасгах дэвшилтэт технологиг ашигласан. Цонх, байгалийн гэрлийг нэвтрүүлэх өндөр цэлгэр хийцтэй, дулаан алдалтгүй, 3 давхар шилэн багц бүхий вакуум цонх угсарснаар дулааны эрчим хүчийг хэмнэнэ. Шилэн фасад, сайжруулан ганжуулсан дулаан алдалтгүй шилэн фасад угсарсан. Ингэснээр байгалийн гэрэлтүүлгийг ихээхэн ашиглаж эрчим хүчийг хэмнэх юм. Бороожуулагч, барилгын үйлчилгээний зойрон давхарт болон цэцэрлэгт спинклер системийг тавьж суурилснаар галын аюулгүй байдлыг найдвартай хангах юм. LED гэрэл болон эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлгээр тоноглогдсон цахилгаан тоноглолыг тоглосноор одоогийн эрчим хүчийг 30% хүртэл хэмнэх бололцоотой юм. Цогцлбор хотхон нь 401 айлын орон сууц, 16 давхар 3 блок, 100-аас 150 хүүхэд хүлээн авах цэцэрлэг, 800 м2 талбайг эзлэх томоохон супермаркетаас бүрдэх юм. Энэхүү цогцлбор хотхон нь та бүхнийг бүх хэрэгцээг нэг дороос авах бүрэн боломжтой болгож өгч байгаа бөгөөд зөвхөн худалдаа үйлчилгээний төвөөр орж гарах хүмүүсийн урсгал өдөрт 1000-аас 2000 хүн байна гэсэн урьдчилсан тооцоо гарч байгаа юм. Хүмүүсийн урсгалыг хаан уул дүүрэгтээ татаж чадна гэдэг бол энд амьдарч байгаа ард иргэд болоод хаан уул дүүргийн хөгжилд томоохон хувь нэмрийг оруулах юм. Өөрөөр хэлбэл энэхүү худалдаа үйлчилгээний төвийг дагаад хүмүүс ажилтай, орлоготой болохоос гадна иргэдийн бизнес өсч томрох боломж бүрэн нэмэгдэж байгаамаа. Хаан уул дүүргийн 2, 3 дугаар хороонд хамаарах Нэхмэлийн шарын барилгууд дээр улсын мэргэжлийн хяналтын акт гарсан. Одоо энэ хүн амьдрахад нөхцөлгүй гэсэн акт гарсны дагуу нийслэлээс 2014 оны сүүлч 15 оны ихээр 3 багц болгож Нэхмэлийн шарын 2, 3 дугаар хорооны нэрээр 3 багц бол тендер зарласан. 3 дугаар багцын хүрээнд манайх 15, 19 дугаар байрны байрыг дахин төлөвлөх тендерт нь сонгон шалгаруулж 2 жилийн хугацаанд эхний ээлжний 167 айлын орон сууцыг ашиглалтанд өгсөн. За манайх энэ 167 айлын боцыг өөрийн эзэмшил байсан, өөрийн худалдаж авсан 14 дугаар байрны суурин дээр барьж 15, 19 дугаар байрны өмчлөгч нарыг л одоо байрнаас нь гаргалгүйгээр 2 жилийн хугацаанд энэ төслийг хэрэгжүүллээ. Эхний ээлжний 167 айлын орон сууцыг манайх
орон сууцны нийслэлийн орон сууцны контортой бүр холбогдох байгууллагатай хамтарч ажиллаад орон сууцны ЦТБ-г нь өргөтгөж өөрийн хөрөнгөөр 130 орчим сая төгрөгөөр өргөтгөж эхний ээлжний дулаан цахилгааны асуудлыг шийдэж энэ 167 айлын 2 орчтой орон сууцаа саяхан оны өмнө ашиглалтанд өгөөд өнөөдөр 15-19 дугаар байрны нэхмлийн шар 45 айл орж байна. Одоо яг нутгийн буян шиг ажил хийдэг, иргэд орсон суугчтайгаа ойлголцож чаддаг тэр компанийг сонгож иргэдтэйгээ компанитайгаа хоёр талын ойлголцлыг бүрдүүлж ингэж байранд оруулах боломж нь байж байна. Одоо би хамгийн гол нь нутгийн буянд юунд нь талархж байна гэх юм бол энэ өвлийн хүүтэн энэ хүнд үед бол орсон суугчдыг орон байрнаас нь гаргасангүй, өөртөө байр ол. Тэгээд айл хунраар яв, хашаа байшаа ол гэж хэлсэнгүү. Өөртөө газар худалдаж аваад тэрэн дээрээ энэ 16 давхар сайхан байрыг бариад айлуудаа оруулсан. Одоо үүний үр дүнд Нэхмлийн шарын 2 байрны газар чөлөөлөгдөж гин гэсэн үг. Энэ байрыг бариад бусад оршин суугчдыг бас оруулах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол байраа барьлаа, оршин суугчдаа оруулаа, дараагийнх нь оруулаад ингэж яв. Ийм сайхан нөхцөл бүрдэж байгаа. Тэгэхээр зэрэг би бол одоо ерөнхийдөө шийдэл нь тодорхойгүй байсан, нэлээд тийм итгэлгүй болчихсон ийм одоо Нэхмлийн шарын оршин суугчдад итгэл гэрэл хийгээ өгсөн ийм ажлыг бол би нутгийн буян компанийн хийлээ. Тэгээ цаашдаа яг одоо энэ сайхан 165 айлын 16 давхар орон сууцыг барьсан шигээ 1.6 жилийн хугацаанд ийм хурдан байраад ялангуяа иргэд оршин суугчтай хүндрэл учруулахгүйгээр тэгээ 5 м квадратыг үнгүй нэмж өгөөд ийм сайхан нөхцөлөөр одоо байр барьж Нэхмлийн шарийнхны хүлээлттэй байгаа энэ асуудлыг шийдээсэй гэж чинсгэлээсээ хүсэж байна. Нэхмлийн шарийнх нь энэ 15-19 дугаар 45 айл төгсөн өртгөн бодоод үзэх юм бэл Нэхмлийн шарын нэг барилга бол 400 м квадрат орчим талбайтай. Тэрийг бид нэр ойролцоогоор 2 тэрбум төгрөгөөр өртгөөр худалдаж авч байгаа байхгүй юу. Тэгэхээр бол бид нэр яасан бэхээр нэгдүгээрт хоёрдугаарт хэрвээ эднийг байрнуудыг буулгасан бол одоо энэ байрных нь хугацааны өөр байранд түрээсээр шилжүүлэх байсан. За манайх бол өөрөө худалдаж авсан байр дээр өсвөсөөр энэ асуудлыг шийдээгүй байрандаа байжгаад иргэн шилжүүлж орсон нөхцөл тохиролцоход нөгөө оршин суугчаа тохиролцох дамар байгаа байхгүй. За бид нэр эхлээд байраа барьчи. Тэгээд ямар байр болох нь вэ? Тэгээд та нарын сэтгэл санаанд нийцвэл орол гэсэн үндсэн тохиролцоо, үндсэн анхны нөхцөлтэйгээр гэрээ хийгээд тэгээд одоо бүх хүмүүстэй үндсэндээ тохиролцсон 100% тохиролцсон. За энэ ажил дээр бол нэлээд хэдэн бэрхшээл гарч байгаа. Энэ бол энэ компани болон нөгөө байрны эзэмшигч нарын хоорондын үйл ажиллагааны асуудал байгаа. Тэдний хооронд үнийн тохиролцооны асуудал байгаа. За дараагийн нэг бэрхшээл бол тухайн төр хуучин барилгуудын өргөтгөл хийгээд нэг давхарт нь үйлчлэгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд бол маш тухайн компанид бол дата авшгүй нь хэлж байгаа юм. Энэ нэлээд зөрчил гаргадаг юм байгаа. Тийм учраас удаашралтай явж ирсэн. За энэ жил бид нар энэ намар 2 одоо компанийнхаа байрлалыг бол хүлээж авсан. Хаан уул дүүргийн Нэхмлийн шар ноосны өдрийн нэгдлийн хуучин байрнуудыг бол ингээд шийдчихсэн. За энэ 2 компани маань бол үйл ажиллагаа олон нийт нэлээд сайн жишг болж байгаа. Жишээл өнөөдөр манай нутгийн буян компани бол энэ байраа ашиглалтанд оруулаад нийтдээ Нэхмлийн шар гэдэг байранд байсан 45 айлыг бол оруулж байгаа. Тэгээ энэ өөрөө ийм сайн жишээ болж байгаа учраас цаашдаа бол энэ ашиглалтын шаардлага хангахгүй байлгах төлөвлөлтөд цаашаа явах бол хийх нэмэр болно. Манайх бол анх эхлэлт төлөвлөлтөө бол өртөг зардлыг бол арай бас нөгөө барилгын одоо бизнесийн уналтанд орцсон хүндрэлтэй байгаа үед бас аль болох нөгөө баг өртгөр босхийг гэсэн төлөвлөгөө байснаа бид нар одоо нэгэнт одоо энэ орчин бол их агаа хотын энэ орчин бол утаагүй бас хотын төв хэсэг. Тийм учраас орчин үеийн технологи шаардсан барилга барихаар шийдэж бүрэн зутгамал за гадна талын хийцэл мэжлийн хувьд л та бүд харж байгаа бах. Юу хамгийн орчин үеийн хөнгөн цагаан хавтан за басаад балкон басаад орчин үеийн шийдлэхээ шилэн басаатаа ийм төвч тоноглосон бүрэн зутгамал за дотор хийцлийн хувьд бол орчин үе одоо Баркадын шалгад Германы Сантагны материалууд Орос Чехийн харьцангуй бас чанартай материалууд хийгдсэн байна. Тэгээ бид өгд одоо цаашид одоо үргэлжлүүл төслөө хийх ёстой. Компани ч одоо 15-19 дугаар байрны газар бол одоо манай эзэмшилд ирж байгаа гэсэн үг. Тэгэхэд бол нийслэлийн зүгээс одоо дэд бүтцийн асуудлыг гэрээнийхэн даваа дэд бүтцийн асуудлыг шийдэх ёстой. Тэгээ өнөөдөр нийслэлийн удирдлагууд дээр нээлтэн дээр ирж нийслэлийн удирдлагууд засаг даргын зүгээс 1-р магистралын сүлжээг
асуудлыг шийдэж өгөхөр боллоо. Тэгээд одоо бид цаашид одоо барилгаан үлдсэн 2 барилга дээр одоо төлөвлөсний дагуу барилгаан барьж Нэхэмлийн шарын бүр үлдэгдэл барилгуудыг бид нэр оршин суугчдын гаргалгүйгээр нийслэл зөвшөлдсөд оршин суугтнаа зөвшөлдсөх юм бэл одоо энэ орчмын барилгыг дахин төлөвлөхөд манай компани зүгээс бэлэн байгаамаа. оноос ирээд энэ компанитай хамтраад энэ барилгыг буулгаад энэ дээр барилга барьна гэсэн энэ хотын нийслэлийн одоо техникийн шийдвэрээр энэ шар баашин одоо техникэлд ороод энэ сайхан өндөр баашинд ороход их баяртай багтаа байна. Маш гоё давхлаг орчин үеийн байр болсон байна. Энэ ер нь хугацаанд сайн чанартай байрсан нутгийн буян группийн компани хамт олонд баярлснаа бас илэрхийлж энэ барилга бол үнэндээ чанардаг. Эндээс та барилгын материал хангалттай орсон. Би дэрэгд нь өдөрч нэг зогсож харагдсан дээр сонхоор хардаг гэж байна. Тэгээд энэ барилга бол хүчрэг барилга. Ямар ч одоо газар хөлтөнд би барилга бол ер нь л дэсэх багт бодож байна. Найдвартай. Манай байр бол халуун усгүй. Тэгэл яг тэр сан техникийн тэр нэг хуучилсан одоо Улаанбаатарын хамгийн анхны л орон сууц юм байл л шүү дээ. Тэгээд их цотрууд байсан. Тэгээд яг энэ компани маань бидний байрлаж байсан өрөөн дээр 5 м квадратыг нэмж өгч байгаа. Тэгээд дээр нь өшөө одоо 2 өрөө болгоё, 3 өрөө болгоё гэж байраа томруулах гэсэн айлд бол бас хөнгөлөлттэй үнээр саналлагч одоо 10% хөнгөлөлт үзүүлж ингэж одоо биднийг харж үзсэн. Энэ одоо тэгээд энд нь болох тэр зөв энэ оршин суугчид их дуртай байгаа. За би энэ нутгийн буян группийн өнөр дээрээс барилддаг Омаамгийн Замарханбаатар гэж хүн байна те. Энэ барилгын хувьд бол би одоо сар гарантаа болж байна. Их сайхан тоглох, дулаахан, барил сайтай, тэм сайхан байранд орсон баяртай байна. Манай нутгийн буян групп манай энэ жил минь цалын мэлаш над 2 руу байрлуулсан байгаа. Шагналын байр. Тэгээ шагналын байр байгаа. Тэгээ шагналын байранд ороод байна. Байрал сайтай, их тоглох их чанартай барилга байгаа юм л да. Сэтгэл их маш хангалуун байгаа шүү дээ. Манай байр чи их тоглох, дулаахан, тэгээ байр сайтай дахин төлөлтөөр баригдаж байгаа тий барилга болохоор их сайхан байна тий. Олон хүнийг сайхан байранд оруулж байгаа их баяртай байна да нутгийн буян групптэй. Нутгийн буян групп болон туслах компаниуд тийм ээ бүгдэнд нь одоо маш баярлалаа илэрхийллээ. 16 давхар барилга 6 жилийн хугацаатай барьдаг юм барьдсан гоо тийм байрлал. Тэгэхээр эдний 2 жилийн дотор ирсэн. Тэгээд хамгийн гол юм яг энэ компани бас сэтгэл гаргаж байна. Хажуугаар нь энэ оршин суугчид бас өөрсдөө их идэвхтэй энэ компаниа дэмжмээр юм шиг байна лээ. Тэгээд шаардсан юм энэ одоо бүрэн хийгээл ингэх юм бол энэ компани бол бид нэр ерөөсөө маш их тааламжтай байгаа. Тэгээд яг төр засаг бол одоо ийм сайхан одоо баялаг бүтээж байгаа энэ залуучуудаа их сайн дэмжих юм бол энэ Монгол орон ерөөсөө хөгжөхөд их амархан байна гэж бидэнд бодогдож байгаа. Энэ компани бол их үжирхэг ийм сайхан компани байна дээ. Энийг одоо цааш нь олон сайхан барилгын төлөө би хувь хүнээсээ энэ компаниг баярлж явдаг. Энэ компани улсад маш сайхан зохион байгуулалт дэглэжүүд дүрмтэй. Цаашдаа улс орондоо ихийг бүтээгээд цаашдаа энэ 3 дугаар хорооны одоо энэ барилга нэмэр оруулаад 3 дугаар хороонд өндөр сайхан барилга барихад би баяртай байгаа.